Амар амгаланг айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 23-ны лав гаргийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар ган болдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар та захиал бид чанарын төвшин өндөр түвшинд гүйцэтгэх суриатаагаар Инgoeg Group компани за мөн миний салями Өхрийн махан жеркэгээрээ очирдагс Hello брэндээр хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв их гоё сэдв байлээ. За хаврын хайрын дурсамж гэдэг сэдвээр ярилцах нэ. За тэгэхээр хаврыг хайрын үйлрэл гэдэг. Тэгэхээр хавар болохоор бодогддог, дурсагддаг, хайрынхаа тухай дурсамжаа өнөөдөр хамтдаа хуваалцах нь байна. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд танд санаанаас гардггүй хайрын дурсамж түүх байна уу те? Танд тэрхүү дурсамжаас одоо ч гэсэн санаанаас огт гардггүй зүйл нь юу юм бэ? Хүн нь үлдсэн юм уу? Эсвэл яг тэр нөгөө нэг дурсамж нь үлдсэн юм уу гэдэг ч юм уу те? За тэгээд таны энэ хайрын дурсамжийг хантай нь мэдхүү ч гэдэг юм уу? Ярилцах нь байна. Би нэг юм ойлгосон штэ. Хүн нь мартагдчихдээ юм байлээ. Зөвхөн миний л хувьд ч бусад хүмүүсийн хувьд мэдгүй хүн нь мартагдчихдээ. Тэгээд одоо бусад ингээд нөгөө нэг дурсамжууд нь одоо жишээлбэл ингээд зайсан дээр гарахаар ч юм уу эсвэл ингээд тэр үед бит хоёрын хамт сонсдог байсан дуу ч юм уу явхаар ингээд яг тэр өдрүүд ингээд бодогдно. Үнэхээр ингээд гоё сэтгэл хөдлөөд догтлно. Тэгтээ хүн нь ингээд хүн нь мартагдана гэдэг нь яг юу гэсэн утгатай юм бэ гэхээр одоо жишээлбэл 20 жилийн дараа ингээд тэр хүн хаа байсан ингээд Америкаас холбогдож байгаа байхгүй юу? Тэнгүүд миний сэтгэл ерөөсөө хөдлөөгүй одоо тэр нөгөө дуугаа сонсохдоо ч үгүй юм уу эсвэл хамт явж байсан газруудаараа явхад нэг юм гоё дурсамж сэтрээд штэ. Вау, ингээд явж байсан гэ тэ. Тэнгүүд хүн нь ярангуут ерөөсөө сэтгэл хөдлөхгүй байсан. Тэгэхээр би ингээд ийм гоё дурсамж нь үлдээд хүн нь мартагдчихдээ юм байна да гэд бодож байсан. Гэтэ хүн мэдээж өөр л байдаг байх л та. Гэтэ зүгээр дурлал хайр хоёр бас шал өөр юм шиг санагддаг. Дурлалч нь бол одоо ингээд анхны харцаар ингээд хараад таалагдаад дурлаад яг тухайн үеийнхаа сэтгэл хөдлөлөөр одоо юу ч хийж болно штэ тий галзуу солиотой үйлдэл хийж болно. Тэгээд нэг хэсэгхэн хугацаанд дүрлцтэл асаад тэгээд унтарчдаг зүйлийг дурлал гэдэг хаа тэр нь цаашаага ингээд үргэлжлэхэд ингээ явахаар хайр гэдэг зүйл болдсон болов гэж боддог штэ. Тэгээд хүн хүний мэдээж үзэл бодол өөр л байгаа хэл та. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа хаврын энэ сайхан өдрөөр хайрынхаа тухай дурсамжийг хамтдаа хуваалцъя. Ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулъя. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн эсвэл спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За замын хөдөлгөөн бол нилээн төвчрэлтэй байлээ. Би хүртэл сайн ажилласаа оцорч ирлээ. Тэгэхээр манайхан яг одоо бол намайг маш олон хүн сонсож байгаа гэж бодож байна. Тэгээд энэ төвчрэл донд өнөөдөр бүгдээрээ хайрынхаа дурсамжийг хуваалцах нь байна. За би саяхан штэ Facebook дээрээс нэг гоё пост харсан. За нэг сонсогч авчаад тэгээд яриа да. Эхний сонсогч 95 35 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 35. Энгэл радио харсан за. Байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За сэдвээ сонссон уу? Сонссон. Анхны айд буюу тэр талаар л ярих байх гэж бодоод дурсамжаа яригсэн тий. Дөнгөж сонсоод шууд залгаж байна. За хаврын хайрын дурсамж гэхээр хаврыг хайрын үйлрэл гэдгээ тэгээд угаасаа хавар л да. За хүн мэдгүй бах миний ханыг халзан март буюу 90 отхон цэцэг шүлэгч би танахтай холбогдчихсэн манай нэгч бас мэдэх бах. Би хантайгаа танилцаад одоо 19 жил болж байна. Тэгээ 19 жилийн өмнө одоо нөгөө нэг төрөмлийн ажлын нэг хүүхдэд өвсөн ээжийн хөшөө байдаг шүү дээ. Тэнд битээр анхны болцоогоо ээжээлээ. Тэгээ анхны болцоонд хавар байсан. Тэгээд тухайд би нэг анхны болцоон дээр ганган залуу очих гээд нэг гончтой очдөг байхгүй юу? За. Тэгээд тэгсэн чинь хоёлоо ингээд юм яриа сууж ясан чинь
би бүр даараад чичрээд За. тэгээд хань намайг урдаад хэврээд ингээд хоёлоо намайг дулаацуулаад ингээд нэг ийм дурсамж байдаг байхгүй. Одоо хүртэл яг одоо хавар яг 4 сарын хэдэн жилээд яг хоногоо санахгүй байна. Тэгээ би тэр нэг гэртээ ороод хавар болгон хань надад цэцэг өгдөг нөө сюрприз гэрч. Өө ямар гоё. Нөө ир хүн цэцэг аавна гэдэг чинь аюу гоё мэдрэмж штэ. Би анхудаа тэрнээс нөгөө танилцсныхаа дараах жилд хүүтэй болоод хоёлоо тэгээ би нөгөө барилгын салбарт ажилладаг байсан. Нэг орой хавар яг ажил эхэлсэн үед хань манад цэцэг авчирч өгөөд би өөр шоконд ороод анхудаа нөгөө эмэгтэй хүмүүс цэцэг авч ирсэн болохоор. Одоо ингээд би тэр эрдэнэтэд одоо 6 хүүхдээ аав ээж болоод ингээд сайхан амьдарч байна. Хавар бол угаасаа л хайрын өдөр өгдөг. Би ханыгаа нөгөө алдарт их болоод 6 хүүхдээ ээж болоод алдарт их болоод явж байхад нь би үгүй хэлж чадахгүй ингээд тухайд нөгөө ковид болцсон одонгийн нараа хийх гээд дээр нь хормоо хийх гээд ингээд нэг яг нэг бас нэг бүх юм ингээд нэг дандаа нэг хавар болдог тийм үеүдээ нээсэн. Тэгээд энэ нэвтрүүлгээр байланд болоод одоо халдсамарт буюу 90 отхон цэцэг хандаа хайртай шүү гэд бас мэдчилгээ хүргэж ийл гэж бодож байна да. За тэгээд ер нь залуу чодта болон бүсгүүчүүдтэй за яхаа уриалж мөрөөлөх хэрэггүй шүү. За хэрэггүй зүгээр өөрийнхөө кейсийг ярина шүү. За. Манайхны энэ уриалга зөвлгөөх дуртай гэж. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. Анхудаа холбогдлоо. За яг уу ер нь надад бол зүгээр ингэж санагдлаа. Одоо манай жишээл сонсогчдод вау халзан морьтын шүлгүүдэд дуртай гэсэн мэт тэгээд мэдээж таны хань ярууны яригч хүн бол танд зориулж шүлэг бичсэн баа. Тэгээд өөртөө зориулсан шүлэгтээ эхнэрээсээ цэцэг аавна гэдэг бол байн хавар болгон цэцэг аавна гэдэг бол эр хүний хувьд бол бас сайхан уучрал сайхан хайр шүү тийм ээ. тий ханаа чим нар юм уу хажууд минь байх болох юм уу гэд надад зориулсан шүлэг байдаг штэ. Одоо ингээд ямар гоё юм бэ. Тэгээд нөгөө мэдлэгийн тоншигтал явдаг штэ. Энд чинь миний шиг тэгэл дотроо бас битүү харамлаа. Зөв. За. За баярлалаа холбогдсонд баярлалаа. За. За манай нэвтрүүлэг өөрийнхөө л кейсийг ярина те хин нэгэнд зөвлөгөө өгөхгүй хин нэгэнд ямар нэг зүйлийг уриалахгүй ер нь бол намаанах нэг зүйлийг ойлгох хэрэгтэй танд ч гэсэндээ нэг хүн ингээл амар гой мөрөөрөө өөрийнхөө амьдраад явж байхад чинь учиргүй хажуунаас чинь гарч ирээл зөвлөгөө өгөхгүй л байвал та нэг тийм дуртай хүлээж авахгүй баха тэгэхээр зөвлөгөөнд чинь дуртай хүн байдгүй маа тийм болохоор бити хин нэгэнд зөвлөгөө өгөх гээд чичрээдээ бити хин нэгэнд ямар зүр юм уриалах гадэ зүгээр л өөртөө дор бүрнээ ажилласаа гэгээд сайн сайхан амьдарцгаая окей. За дараагийн сонсогч 9921-т дугаартай сонсогчтой холбогдлоо 9921 Эмжил радио байна. За над утасныхаа спикерийг болиулаад радиогоо унтраагаад утсаар яриарай. Байна. Би бол байж л байгаа шүү. За өдрийн минь. За утсаа чихвчээр ярьж байгаа бол болиулээд өгөхөө таны яриа бүдэгхэн сонсогдоод байна. Байна. За өдрийн минь. За та сайн өдрөл холбогдлоо. Цанийг сонсож байна. Юуны би сая юугаа сонсоогүй шалгацсан. За сэдвээ сонсоод дараа нь холбогдоорой. За сэдвээ сонсож орж ирээ. Юуны талаар ярих гэж байгаагаа мэдчихэж хүн чинь утсаар ярьдаг үсттэй хүнтэй юу ярьж байгаагаа ч мэдгүй орж ирээд ингээд дараагийнхаа зөндөө олон гоё хайрын дурсамжаа хуваалцах хүмүүстэй манайхаа саад болмооргүй байна. Одоо ингээд хэллээгээд би одоо ааштай ууртаа уцаартаагаараа загнуулдаг бусадт нь айгүй төвхтэй. За соёлтой байцгаая манайхаа. Дараагийн сонсогч 88-5 дугаартай сонсогчтой холбогдлоо 88-5 Эмжил радио. Өдрийн минь. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна. 2000 оны үед нэг манад ч нэг IT үйлдвэрүүд ажилладаг байсан шүү дээ. Тийштэй нөгөө баахан хятад эзэнтэй ч юм уу юу тийм дандаа хятад эзэнтэй гэл тий за. Тэгээд нэг Тэмүүжин Минжигээд нэг IT үйлдвэрт ажилладаг байхад нэг охин аягүй их таалагддаг байсан байхгүй юу? За.
би бүр хараад бүр баг дууралцсан баг анхны хайр байсан бахав. Бид нар чи хавар болохоор амралтаар ажилладаг байсан шүү дээ. За. Тэгээд тэр нөгөө нэг кабинетийн нэг нэлийн хүнд гарын банд нартай найзалдаг. За. Эднэрээс найгаад би ойртож чаддаггүйсэн байхгүй. Тэгсэн чинь тэр охин маань одоо нэг Backstreet Boys-ийн Show Me гэдэг дуу байдаг шүү дээ. За. Тэрийг явж исэн чинь чи намайг хизээ нэгэн цагт сануул энэ дууг санахаараа сонсохоор дандаа намайг санаж байгаа гэсэн байхгүй. Вау, ямар гоё. Тэгээд өнөөдрийн энэ юу чи яг миний тэр юутай таарч байна гэж бодлоо. Тэгээд би нөгөө охиныхаа нэрийг одоо нэг санахгүй ма царайг нь хайлтсан. Тэгээд тэр дууг сонсох болгон дандаа тэр охин боддог. Одоо 20 жил өнгөрчөөд байгаа юм. Бодогдоод тийм байх. Тод үлдчихтэй те. Дуутаага тэр эмэгтэй их тод үлдэж. Тийм тэр хөөрхөн охин байсан. Даанч хажууд нь байгаа банднараас найгаад ерөөсөө алдчих чаддгүй. Тэгтээ тэр намайг өөртөө сайн гэдэг мэддэг байсан байхгүй. Одоо манай радиогоор штэ те. Одоо тэрмэн хаана яваа олдоо ч гэдэм яг энэ сэдвээр та санаагаар ярьж байхад одоо нэлээ олон ингээд найз нөхд бие бинийгээ олон жил уулзалтаагүй найз нөхөд бие бинийгээ олж ирсэн байхгүй юу? Одоо тэгээд тэрийг яг таныг тэр охин чинь ингээд сонсчоод одоо мэдээж бүсгүүл болсон л байгаа л ах л да. Гэхдээ таныг скент одоо санаад тэгээд тантай эргэж холбогдвол та яах вэ? Мэдгүй бодож үзээгүй юм байна. За. Гоё дурсамж байна. Баярлалаа. Дурсамжаа авалцсан. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За ингээд дуутаага те. За Backstreet Boys бол яг манай үеийнхний бол яалтчгүй ник гэж орлоод явж байсан үе маань санаанд орлоо. Тэгээд гоё. За манай тийм төгөлдөр маань битсэн байна. Өчигдөр бусаанд бороо ороод их айтаах өдөр болж өнгөрлөө. Би өчигдөр яагаад ч юм мөнхөр эпийн хавар боллоо. Хайрттай очдууг баг өдөржингөө сонссоо. Мэдгүй яагаад ч юм надад гой санагдаад сэтгэл хөдлсөн гэсэн байна. За дараагийн сонсогч 89.7 дугаартай сонсогчтой холбогдлоо. 89.7 Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. Би нөгөө айгуу гоё хайрынхаа түүхээс цууртыг гэж бодлоо. За. Манай нөхөртэй нэгдүгээр ангиас нэг сургуультай. Тэгээд дөрөвдүгээр ангид хамгийн анх. Тэгээд айгуу хавж ясна одоо болсон гэдэггүй. Нөгөө нэг орс форм байлаа ч тэр үед. Орс формтой цүнх ингээд мөрлөө зүрчсэн тийм банд их сэргэлэн гоё бандыг харж илаа. Тэгээд дараа нь 7 дугаар ангид надад хайрын захиа өгөөд хоёр үерхэд 10 жилийн дараа одоо нэг гэрт ороод одоо 3 хүүхэдтэй өнөрөж байлгаа. Тэгээд надад хамгийн мартагддаггүй дурсамж 4-р ангийн тэр хүү байдаг. Дээрээс нь нөгөө сумынхаа бүх булан тохой одоо сургуулийн хашаа дотор байрны гаднах чулуу гэдэг одоо бүх юм ингээд очихоор одоо 20-30 жилийн дараа орчиход гэсэн маш юм гоё дулаахан дотн тийм мэдрэмжийг төрүүлж идэг. Тэгээд тэр дурсамжаараа хооллож амьдэрдэг гэхүүтэй. Ямар гоё юм бэ те. Одоо тэгээд нөгөө нэг 10 жилийн ангийнхан чинь ингээл уулзалтгаар ангиас таны ангиас ер нь хэдэн хоос төрсөн бэ? Хоёроос гадна. Манай ангиас одоо амьдарч байгаа 4 хос байгаа. Тэгээд Улаанбаатар хотод байгаа манай. Гэхдээ манай хөдөө амьдарч байгаа хосууд маань дандаа 10 жилдээ төгснөний дараа өөрсдөж буусан. Яг Улаанбаатар хотод бол бид хоёр идэх. Тэгээ ангийнхан дундаа нөгөө эртний хосууд болохоор их юутай охтууд хөвгүүдээ нийлүүлдэг. Тэгээд яг дунд нь нөгөө 10 дугаар ангиа төгснөөс 7 дугаар ангиас үерхснээс хойш 10 жилийн дараа нэг гэрт ороод анхныхаа охиноо төрүүлж ирсэн. Тэр хугацаанд мэдээж хүний амьдралд нэгэндээ түүних салж нийлэх зөндөл юм болж исэн. Тэгэхээр яг одоо ингээ эргээ ботох хүүхд насныхаа тэр дурсамж маань бид хоёрыг дандаа нөгөө хэцүү цаг үеүүдэд баталж нийлүүлж их том үүрэгтэй байсан юм байна. Тэгэхээр хүний амьдралын дурсамж гэдэг бол бас нэг амьдралын утга учир юм аа гэж боддоо. За. Энэ хоёр хэдүү сонсохгүй чадсангүй та бүхэндээ өндөр амжилт хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн гоё хайрхаа дурсамжийг хуваалцсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа.
За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суриатгаар Ingwe Group компани хамтран ажиллаж байна. За 2012 оноос автомат гаражи хаалга, металл цон хаалга, вакуум цон хаалга, шилэн фасад, төмөр хийц буюу одоо хашааны автомат хаалга тийм ээ гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. За тэгээд дэлхийн 180 гаруй улсад одоо түгээлтэй байдаг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандартаа материалыг аль биесээр оруулж ирдэг. Бүх материалын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдгаа гэсэн байна. За тэгэхээр өнөөдөр шилэн фасадных нь давуу тал болон чанарын мэдээллийг бас илүү түлхүү хүргэе гэж бодлоо. За, гоёл чимэглэлийн өндөр үнэлэмжтэй гэжсэн байна. Барилга илүү орчин үеийн тансаг харагддаг. За, тэгээд архитектурын өргөмөц дизайн гаргах бас боломжтой гэсэн байна. За, дээрэс нь байгалийн гэрлийг ашиглах боломж өндөрөө гэсэн байна. Өдөр тутмын гэрэл, цахилгаан ашиглалтыг багасгах нь дотоод орчны тав тух ажлын бүтээмжинд бол эргээр нөлөөлнө гэсэн байна. За, мөн дуу дулаан тусгаарлалт сайтай гэсэн байна. Чанартай шил ашиглавал одоо гадны дуу чимээ, дулааны алдагдлыг бууруулдаг бахан. Тэгэхээр Ingwe-г 40% хүртэл дуу дулаан бууруулдаг шилэн фасадыг хийдэг. За энэ нь хамгийн дээд хязгаар юм байна шүү. За орчны уур амьсгалыг сайжруулдаг гэсэн байна. Фасад гэдэг чинь одоо ингээд барилгын одоо бид нар нэг шилэн барилга гэж ярьдаг шүү дээ тий. Тэрийг хэлээд шүү дээ шилэн фасад гэдэг маань. За хотыг одоо хотын тойл одоо хот мэдээж тойл мэд харагдана, гудамжны орчныг гэрэлтүүлж өгдөг, уур амьсгалын нөлөөг хянахад тусалдаг. За тэгээд энэ буцаад одоо офисын ажилтнуудад нарны хит ягаан туяандаас хортгоос хамгаалж өгдөг. За гих мэдчлэн маш олон давуу талууд байх нэ. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9911 7093 9991 84 гэдэг утаснуудаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суриатгаар Ingwe Group компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 өндөр бид бүхэн хамтдаа хаврын хайрын дурсамжаа хуваалцж байна. За айрын маань бичсэн байна. Нэрээ 10 жил байхад фантомын эмээ өвөөгийн суусан хөшөө байдаг байсан шүү дээ. Тэнд хамгийн анх болцжээлаа. Замын хажуугийн мод гөлхөлцөн их гоё ясан. Дараа нь зайсан толгоо орж байлоо. Боцсон чинь их л гэгээлэг байжтэй гэсэн байна. За хавар манай дархан дандаа муухай шорон шургатай байдаг ёо гинэ. Үнэ. Тэгээд энэ хаврын энэ дархны шорон шурганаас болоод би хаварт дургу. Намарт илүү дуртай. За дараагийн сонсогч 8058-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 8058. Эмжил радио. Бано. За холбогдсон шүү яраарай. Бано. Байна. За та сарын өдрөл холбогдлоо таныг сонсож байна. Би ямар нэвтрүүлэгт холбогдчихв? За та сайн уу гэдэг нэвтрүүлэгт холбогдсон байна. Би чинь өөр юмд холбогдох гэсэн чинь буруу юмд холбогдсон. За уучлаарай тэгвэл. Бурхан минь гэж. Манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хаврын хайрын дурсамж гэдэг сэдвээр гоё хайрынхаа дурсамжийг хуваалцж шүү. За тэр нэг халзан морт гээд энэ ярууны аригчийн нөхөрт атаархсан эрчүүд их байна. Их ацтай залуу байж штэ гэж энэ цэцэг авдаг юм байна. Хавар болгон атаархмаар хар шаар вэ. Өөрийн гэсэн шүлэгтэй хүртэл байх үед гэсэн байна. За дараагийн сонсогч 8881-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 8881 Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдөр холбогдлоо. За таныг сонсож байна. Сэдвээ сонссон уу? Сонсон. Сэтгэл хөдлөө задарч байна. За. Би нэг сургуулаа төгсчөөд ажилд ороод удаагүй байж байгаа яг хаврын улиралт нэг тийм. Үед чинь одоо энэ нөгөө Чингис шүд буудлын дээр нэг юм үзэсгэлэн яармаг болдог байсан. Төрийн байгууллагуудад. За тэгээд яг нөгөө бэлтгэл ажилтай гэж байж исэн чинь нэг хүн ингээд нэг хүнийг нэг амар хараад идэг штэ. Нэг эмэгтэй хүн амар мэдрэгддэг те. Энэ ямар хүн намаа ингээд амар хараад байгаа юм болоо гэл ингээд гайхал. Тэр амар хараад ш. За тэгээд харж исэн хүнээ бас олчлоо. Ямар муухай хүнийг хардаг амтан бэ гэл ингээд бодоол байж исэн чинь бүр наашаа төхрөөд ирж ийна хасгаад зүрхтээ түк гэл энэ одоо яана шууд ирээлээ явж байгаа юм болоо гэл амар сандраад бараг зүхтаа
баамар санагдлаа. Тэгсэн чинь тухайн үеиг ажиллаж исэн ажлын газрын маань хүнтэй сайн юмнууд л мэдлээ. Тэгэхээр ямар мухамтан бэ гэж бодоод за тэр өдөр тэгээ ингээ өнгөрчлөө. Тэгээд одоо тухайн үед чинь нэг бизнес network гээл яг ингээд бэжсэн дөнгөж ажилд ороод тэгэл янз бүрийн зөндөө олон бүлгэмүүд энтертэй байгаа л би нэг оройн анх удаа тэр нөгөө бүлгэмнийхээ хүмүүстэй цуг ингээд нөгөө кино үзэх гээд тэгээд нөгөө кинонда орой ингээд хэдэн цагт гээл яваал очлоо. Очсон чинь өдөр нөгөө ажил дээр намайг амар хараад исэн нөгөө хүмүүс сууж шүү яг тийм. Oh my god, энэ юу хийж байгаа юм болоо ёо гэсэн чинь тэнд байсан хүмүүс бүгдээрээ намайг ингэж явуулсараа яг нөгөө залуу гэж хажууд ингэж суулгасан чинь би бүр ёо энтэй яах гэж би ингэж тааралтваа гэж бодоо. Тэгээд киноны нөгөө юм плетнүүдийг ингэж олноор нь авсан учраас ингэж нөгөө тэр чин санаандгүй байдлаар ингэж плетэ өгч байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө залуутайгаа яг зэрэгцээ суусан заяа би. За. Ёо үнэхээр бүр амар сонин. За тэгээд тэр залуутайгаа би танилцаад гэсэн чинь тэр үед нөгөө яах чатар ингээд нэг чаталдаг байсан шүү дээ. Биенийхээ дарамаараа ингээ харахгүй. Тэгсэн чинь би тэр залуутайгаа тийм чаталдаг байсан байгаа хгүй. Тэгтээ хоёулаа би бинийгээ мэдхгүй. За. Тэгээ одоо би тэр хүнтэйгээ суудсан 3 өдөр ямар гоё яана. Төгсгөлт нь ингэж хэлвэсэн юм. Тэгсээр. Яа, ямар хөвгөлтэй ямар гоё юм бэ. Харин тэгээд хавар үнэхээр бас хайр дагуулж ирдэм билээ. За, өстой гоё харихад урсамжийг хуваалцсанд баярлалаа. Хүмүүс чинь ингээл оршлоо. Манайхан битээр гэл эхэлдэг штэ тэ. Та гэсэн чи огт өөр хүний талаар ярьж байгаа юм шиг байжсэн. Төгсгөлт нь өстой гоё юм болсон. За. За, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Гэр бүлд нь наад чаргаад сайн мөхнийг хүсье. Баярлалаа. За, гоё харихад урсамжийг хуваалцлаа. За, бүсгүй цэцэг ямар ч гоё нэртэй сонсогч маань бичсэн байна. Жаахан байхад хавар болохоор гигэлзээл нэг сайхан байдаг гэж одоо хавар болохоор ядраад нойрл хүрдэг болчтой гинэ. Йоо, бүсгүй цэцэг гэл амар гоё нэрийг хэлээд байсан чи ийм бичгээс юм. Йоо, за 94.11-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 94.11. Angel Radio. Оо сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрэл холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна уу? Би бас ингэ сонсож байгаад хайрхаа түүхийг саналаа гэнтэг. За. Би 50 гаруй насны төлөөлөл шүү. За. Тэгээд 25 та байхдаа нэг залуутай танилцаад. Тэгээд надтай танилцсангуудаа шууд хоёулаа зайсан толгой гарыг гэл. За. Тэгээд амар арматик болцол тэгэл найзлж ирсэн. За. Хоёулаа өргөчсэн. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр би нэг юм ярьж байгаад чилөө нөгөөдгт чинь жоохон уурлаад чилөө нэг муухай хараалын үг хэлчихгүй юу. За. Тэгсэн чинь нөгөөг чинь надтай уулзахгүй баг 7-8 хоног алга болчихсон. За. Тэгсэн чинь би тэр үед бүр ингээд хоол молооч гэдэггүй. Зурагтаар ингээд юу гарч байгааг ч ойлгохгүй. Тэгээ амар ийм ороод гэдэг лөө. Тийм үе байдаг гоё штэ. Тийм. Тэгээ манай ээж бүр "Гү чи хоол ундаа идээч. Гү чи юу бодоод байна" гэж намайг тэр эргүү болоод. Тэгсээд нөгөөч маань гинтхэн буцаж хурж ирээ. Тэгээл буцаал бид хоёр дахиад үерхэл ингээл явж ирсэн. Тэгсэн чинь тэгжэл яахтай хоёлаа нэг салаа замын ирэхээр тэгээ салцсан. Гэтэ тэр залуу бас надтай ингээд дуугаар холбогддог. Тэр Тина Тернерийг сонсдог байхгүй юу. Тэгээд надад хэлдэг байсан. Тина Тернерийг ингээд сонсохоор хүнд айгүй гоё ирч хүч өгдөг. Тэгээд нэг дуунууд нь дандаа ингээд амар эбитэнтэй. Тэгэл би бас тэр Тина Тернерийг одоо сонсохлоор дандаа тэр залууг санддаг л да. Тэгээд би нэг салаа замын ирэхээр салцсан хоёлаа. Тэгээд салчаад би баг нэг 20 жилийн дараа дэлгүүрт ажиллаж ирсэн. Тэгээд дэлгүүрт ажиллаад зогсож ирсэн чинь нөгөөх чинь гинт ороод ирдээ. За. Тэгснэ ингээл
сайн уу гэж ингээл хэлж байгаа ингээд би ингээд үйлчлүүлэгчтэйсэн чинь таньтээс сайн уу гэж ингээл толгой дахиад ингэсч би бантсандаа болоод ерөөс танихгүй царилт. Яана. Гэтэ бид нар заримдаа амар тэнэг үйлдэл хийдэг те. Йоо. Тэнэг харин тэгээд ясныхан дараа яана одоо юу гэж бодсон болоо гэж бодож байгаа. Дахиад 2 туудаага бас Шангрила дотор дахиад дэлгүүрийн гадна явж байгаа надтай ингээл таарчдээ. Чинь би бас над руу хараад бас ингээл нүд мүдээ ингээл том болгоол хөмсгөө өргөөл ингээл гараа ингээл нэг гараа тохиол мэдлэг гэсэн чи би өөдөөс нь дахиад ямар ч тэхгүй ч зарилц. Йоо. Тэгээд би ингээ 2 удаа тааралдаад тэгээд 20 жилийн дараа 2 удаа тааралдаад уулзаагүй шүү дээ. Ямар харамсалтай юм бэ? Амар бүр зүрхийн минь өвтгөжсэн хайр байсан. Тэгээд тэр үед бүр тэнэг болтол минь дурлуулж исэн тэгсэн чи дараа нь тааралдчихоо тэгээд би уулзаагүй. Яа. Та бид нар хайрын түүхээр Тина Тернерийн хайрын түүхийг ярьсан. Тэгээд сонсдог урлагаар яг алтан нүд гэдэг дууг нь онцолж авч ярьжсэн. Та манай тэр нэвтрүүлгүүдийг сонссон уу? Сонсоод тэгээд бас яг айгүй хэм бодчихжсэн баг тийм. Тэр нарыг л сонсохоор л ерөөсөө би хаач таарлцсан сонсохоор л ерөөсөө заал тэр залуу юу бодогддог. Өөр яг тэр үед нэг жоохон зүрх бацалдаг. Одоо дахиад 3 дахь таарлтвал та дахиад тэгээд өнгөрөх юм уу? Одоо дахиж би тэхгүй хаа гэж өөдөө Сандарлаа ингээд жоохон дараад тэгээ ингээд жоохон төвлөрж байгаа. Тэгээ нэг уйлзаарай да. Ганцудаа дахиад нэг таарч авсан гэж бодогдоод байт юм. Тэгсэн мэт яг 2 удаа бүр таарж авч ирүүлээд тэгээд яагаагүй ш. Яг тэгэхээр яг тулчгаар жоохон сандраад байд юм а тий. Амар бант. Харин муу яасан. Тэгэл хүн тэр надтай мэдлэх гээд бүр ингэж яхад чинь би тэгээ 2 удаа уулзч чадаагүй. За холбогцсонд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mini Salyami Үхрийн махан Жеркигээрээ Hello Brand хамтран ажиллаж байгаа. За очиртой агенц компани Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн тугалган ууттай тасалгааны эмд 1 жил хадгалах зориулттай махан амттныг Монголд анх удаа үйлдвэрлэн худалдаанд гаргасан. За тэгээд Hello Brand-ийн Mini Salyami Beef Jerky буюу одоо Үхрийн махан Jerky чипс самар чихэр гэсэн одоо ийм зүйлүүдийг багасгах хүсэлтэй байдаг тийм үү. За тэгээд махан дурлагстад би бол угаасаа яг үнийг хэлэхэд чипс самар мамар нэ хийдэггүй яг юм махан юм идмээр байдаг аахгүй. Тэгэхээр надад бол үнэхээр таалагддаг. За ялангуяа beef jerky нь үнэхээр таалагддаг. Тэгээд төвчрөл дунд сайхан нэг эхлээ хүлхэн мананаас манай үеийн ч хүлгэж гоё зөөлрүүлж байгаа. Тэгээд ингээд нилээ удаан идэв шүү нэг ширхгийн. Тэгээд тэр чинь нөгөө дотроо олон ширхтэй байдаг. Тэгээд үнэхээр таалагддаг. За тэгээд Mini Salyami нь бол 20 грамтай, beef jerky нь бол 40 грамтай байдаг. За тэгээд та ачиг төвчрөл дунд идэж болно. Сургууль дээрээ, номын санд, ажил дээрээ, кино үзэхдээ яадгүй кино үзэхэд одоо манайхан чинь нэг амар бүдүүлэг ингээд хоол оруулж ирж өнөртүүлж идэдэг штэ. Тим байхгүй, үнэр бол байхгүй. За тэгээд найзуудтай уулзахтайгаа бас пивний даруулга хийж болно. Фитнес дээрээ, гэртээ, автобусанд, машинд, галт тэргийн даялалд дугуйтаа хаач авч явахад жижигхэн үйл даах юм махан бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээд GS25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон Очир агенц компани нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. Тэгээд та дэлгэрэнгүй мэдээллийн 76 тэгтэг 75 30 90 20 75 30 гэсэн утаснуудаас аваарай. Тэгээд Hello Brand гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mini Salyami Үхрийн махан Jerky-гээрээ Hello Brand хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 88 19 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 19 Амжилт радио. Бано. Гайна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонссноо. Тийм хайрынхаа түүхийг ярих гал. За. Би 5 настай ангийнхаа охинд дурлаад. Цэцэрлэгтэй юу? Тий. За. Тэгээд 7 дугаар анги өртөө зодтолтоод тэгээд 8 дугаар ангитай үершилдээд. За. Тэгээ сургуулаа төгсөөд тэгээд тэгээ үерхчээс охин нь гадчаа сургуульд яваа тэгэл тийм л гэдэг.
За олбогцонд баярлалаа. За манай шууд эфириудаас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбоотой хөсвөл 77 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа хаврын хайрын дурсамж гэдэг сэдвээр хайрхаа дурсамжуудыг сайхан хуваалцж байна. Та манай сод ундрах маань бичсэн байна. 10 дугаар ангид паркийн хашаанд байдаг байсан 8 дахь гараг гэж газар манай сургууль 45 дугаар сургуулийнхантай их дискотдог байж үлээ. Тэнд бүүмийн нөгөө реалити дуун дээр анхны хайртайгаа бүжгэлдэг байж үлээ. Тэгээд яг тэндээс маргалдаад байлаа бөөн дурсамж гинэ. За бид нар бас нөгөө нэг сонсдог урлаг нэвтрүүлгээр лабум гэд гайхалтай гоё киноны дууг ярьсан. Тэгээд энэ киноны дуутай холбоотой дурсамжууд манай үеийнхэнд бол маш их байгаа ах гэж бодож байна. За дараагийн сонсогч хоёр дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. 80-11-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-11 Angel Radio. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За хайрын тухай түүх баахан сонсч явлаа машинд. За тэгээ нэг 2006 онд мобильсийн дотор байранд байж байгаад тэг яг нэг нутгийнхаа нэг охинд айгүй сайн байсан. За. Тэр охиндоо манай тэр охиныг байхад би нэг тэр арслантай гүрний тэрэ явцаа дотор байранд л байдаг гэж мэдхээс яг хаана гэдгийг мэдэхгүй. Нэг таарч хийсэн гэж бодоод арслантай гүрэн дээр алхаж явж байгаад. За. Яг тааралтаад. За. Тэгээ таарлчингуудаа бас нэг найзтайгаа би хамт явж байхгүй. Тэгээ битхоор нэг хоолнд ороо тэр үечээд бас нэг инээдмий байж байгаа тэгээд. Тэгээ хоолнд ороод яахаа мэдхгүй фришкийн газар даагуулж фришкээ авч. Тэгээ фришкийг чингүүтээ илүү фришкийг нь уутлаад чи хоёрт юм чи аваад яв гэдэг. Яа тэгэл нэг охинтойгоо талбаар зураг авах болоод. За. Танайстай гурлаа. Тэгээ тэр үеийнхэн зураг мөрийг харахаа инээдэмтэй нэг шортон дээр сороочхон цаац хүмүүстэй. За. Ойрсоо бүр ингээд токо шиг татсан. Нэр өвөө хөгжтэй юу. Тэгтээ бид нар нэг их талбай дээр очиод зураг авахулдаг байсан тий. Тэр амар авахулдаг байсан юм. За. Тэгээд усаал дотор өрлөгөө очиод найзтайгаа энэ нөгөө нэг найзынх нь хайртай гэдээсээ авах юм штэ. Хайртай ч явахтай миний нэг яагаад гэдэг авах юм штэ. Өнөө өрөө очиж ер нь гойнаа гэл. За. Тэгэхээр чи найзтай хэлэхгүй чи юу гэж байж чана гэл. Чи манай юм дуурдгаа бүр. За. Чи нэг юм дууралт яагаад юм дуурахгүй юм? Найз чинь сайн байсан байх уу бас? Гүү манай анх удаа харж байгаа юм чи. За ёо. Тэгэл яасан чи юм дуурахгүй юм. Чи яагаад юм дуурахгүй юм? Манд чинь хэцүү байна гэсэн. Яагаад чи ингэж чи би сайн болчихлоо гэж бодсон. Анх удаа харангуудаа юу? Тий. Ёо. За. Ингээд дургу өрөөд найзгаа нэг зөхиж авчаад. Тэгээ манай над нэг зөхөлж очингуудаа гараа авчих. Гараал явангууд нь энэ мод ингэж яаж харгал тэг тухайчод нөгөө өөрөө өөртөө миний маркчил дүнж нэгжсэн. Тэгэл яг тэр дотор өрний дуудлын дэлгүүр оронгот нэг юу аваад нэг шил юм аваад нэг мартанд. Нөгөөдхөө уугаал ээжсэн чи манай гаднаас жоохон бас ууц ороод ирж байна. За. Тэгэл уучлаарай өрөөр энэ тэр болол. Тэр чи үргэлжлүүлэл жоохон бас нэг ганц хоёр юм мулталж уучаад. За зориг орсон дээр одоо байран дээр мэддэг болчихсон юм чинь. Гойна гэл. За. Хүүцэн дотор байлаа. За. Тэгэл цонхоор нь дуудаал. Дуудаал лсэн. Хэм бэ гэл эрэхтэн дуурт. Гэсэн чинь ах нь ирснийг мэдхгүй. Ахынхаа дууг сонсоод өө ууц хамаг юм гараад зүхтчихэж илээ. Тэгэл тэрний дараа жилийн дараа битэр дахиж эргэж уулзаад. За ингээд би чам цай хоёул үеийнхээ гэсэн. За гэл тэгж. За зөвшөөрөл битэр чинь оройн штэ тэр чинь. Тэгэл өглөө нь бол уулзах болсон чинь хоёул болио үеийнхээ болиё гэл. Айгу богинохоо ирчихэж илээ. Оройноос өглөө болтол тэр хүний бодол яагаад өөрчлөгдсөн гэж боддог вэ? Өстө мэдхгүй одоо тэгээд. Яг гэхдээ хэд хэдэн шалтгаан бол байсан л баг. Би тэгэхээр тэрийг ч яриад яах вэ. Тэгээд
тэрний дараа дахиад жил боллоо. За. Жил өнгөрлөө. За жилийн дараа дахиад уулзлаа. За. За хоёулаа ингээ үерхүү гэдэг. Уцаа нийлээ гэсэн чинь за гээл тэгээд нийлээд тээ. За эцэв чинь тэгээд нийлээ. Би ч одоо эмэгтэй хүмүүнтэй үерхэж үзээгүй, хөтлөж үзээгүй юм чи яах. Дагуулад алхахаараа хөтлөж чадахгүй. Тэгээд хийлэн нэг амьсгаа авч байгаа хоёул нэг гоё алхах хөх. Гоё алхах гэдэг нь яадаг юм. Хөтлөд алхах. Яа, өнөө баяд. Йоо, хөвгөлтэй юм яасан. За. Тэгээд одоо бид чинь тэрнээс хойш хамт амьдраад одоо 17 жил болж байна. Оо, за. Одоо тэгээ хэдэн хүүхэдтэй болсон. Одоо болстой нэр нягт юм ба амар дурслагтай хөдөлсөн нэстэй. Оо, тэгэлгүй байна. За. Нэрийн төгсөн чээр бүр тэрмаа санаанд ороод тэрэ. За. Тэгээд юм болж байна. За. За гоё хайрхаа түүхийг хуваалцсанд баярлалаа. Тэгээ гэр бүлд наад жаргал сайн мөхний өсөөрөө холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Йоо, их хөвгчлээ юм илэг аваач. Гоё хойлооны гоё алхах уу гинэ. За, бор нүдэн гээд сонсогч байна утсан байна. Нэг хавар ажил руугаа орох гээл алхаж байтал нэг залуу ирснэ. Шууд тэрэл эргүүлээл хүү сайн уу гэж мэгээл тэгсэн чинь харин муу моторолоо утсыг маань гусцсан байдээ шаарч гинэ. Йой. Хүмүүс гоё харин дөгөө хуваалцж байгаа ч. За, хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. 98-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 98. Амжилт радио. За, сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлж холбогдлоо. За, таныг сонсож байна. За, таныг цэцэрлэгийн нэг харин юм сонсохоор нэг юм бодогдлоо л та. За. Би нэг жоохон цэцэрлэгтэй юм аа тэгэхээр 6 муу настай л юм аа. Энд манай цэцэрлэгийн эрхлэгчийн одоо зэн ч юм уу ачиж ч юм уу нэг юм жоохон хөө ирчихсэн манай ангидаас одоо Улаанбаатар хотоос ирлээ гээл. Тэгэхээр чинь тэр өгөөд бүр жоохон л надад амар сайн. За. Бүр ингээд бүр амар сайн ханд бүр ингээд тэгэл ингээд манай цэцэрлэгчийн гадна л бай нэг ийм нэг ноён хуучны одоо нэг юм сарчууд байдаг гэсэн да нэг юм цогтой гандангийн юм шиг хэлбэртэй. Ийм сарвчтай байдаг гэсэн. Тэгээд тэндээ болохоор гадаа гарч цуглахаар би ноёнчи хатан бол бусад хүүхдүүд багтаа бол тэгээд за. Тэгээд амар надад бүр амар сайн тэгээд гэр орносоо гоё чихэр мэс авчирч өгөөлөөсөө надад л өгөөд юм. Тэгэл бас тийчээ айгу хөөрхөн царайлаг байна да. За. Тэгээд тэгсэн чинь ангийн бас ганц хоёр охтод надад дургу олж ирчихээ. Ай, бас цэцэрлэгтэй хургаа. Хөвгөлтэй зүйлс санагдаад байна. Тэгээд өдрийн цаг болоод унт болохоор миний хажуу таавал ороод тасна. Ай, за. Тэгээд бас хөвгөлтэй цаашаа гэдэг. Тэгээд тийм нэг хөөрхөн банд байдаг гэсэн. Тэгээд би манай ангид чи нэг арайч жил хүрээгүй маа. Тэгээд Улаанбаатар руу битсэн. Түүд нэг би яг ингээл хөдөө нэг тийм дээр жилүүдээ явж байгаа нэг тааралт хийсэндээ би таны нэг айгүй хараал. Тэгээд өнгөрч илээ тэгээд бит дуугар чадаагүй ихчээд одоо чи одоо 6 7 дугаар анги өгч юм чи. Нөгөө маань хараад айгүй том хаад энийг хийж байгаа юм шиг ингээл нүдэн амар том болж нэг хараал. Тэгээд таны нэг хараал өнгөрсөн тийм түүхийг юм да. Тэр юм санагдаад. За гоё түүхээ хуваалцсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо бол утас авахгүй. Сонсогчдоос орж ирсэн түүхүүдээ уншиж өгч байгаа нэвтрүүлгээ өндөрлөе. За дараа хаврал хайртайгаа учруулах гэд хүлээгээд 39 хүрсэн штэ. Балай одоо баг ядрыг гэж бодоод хавар отгоо болсон гинэ. Йоо, манайх нэрээ ална. Сарна зэрэг доктор гэж сонсогч маань бичсэн байна. Хавар хайр ирсэн ханилд суугаад 30 жил болж байна гэсэн байна. Ямар гоё юм бэ те.
За гих мэдчлэн маш олон сэтгэлдлүүдээ харийнхаа дурсамжуудыг утсаарч дээр сэтгэл бичих хэсэгт буюу комент хэсэгт сэтгэлээ хуваалцаж бичсэн сонсогч үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 4-р сарын 23-ны лав гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3-р студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суриатаагаар Ингүү Group компани за мөн Миний Салями Өхрийн махан Жеркэгээрээ очир тагинсан Халио брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3